Улаанбаатар хотын бүсдсэн хөгжилтэй холбогдлолтой энэ чухал сэдвийг бас авч хөндөж байгаа та бүхэнд бас баярлалаа. Энэ өдөр мэндийг хүргэе. Нийслэлийн засаг дарга дээр төвлөрсөн эрх үүргийг доошоо шилжүүлэх буюу зөвхөн нийслэл хотын удирдлага бол олон дүүргүүдийг хамарсан том дэд үтцээ бол нийтийн зохицуултыг хамруулдаг. 14 хотууд маань өөрсдөө хотод харьяалагдах, цэвэрлэгээ, үйлчлэгээ, годамж таалбай гэх бүх асуудлуудад хариуцдаг болно. Яг үүнтэй уялдуулаад бид нэр хариуцлага өгж байгаа бол эрхийн үг. 14 хот олон хуваагдж байгаатай уялдуулаад газрын татварыг бүсчилж шинчлэх асуудлууд ярьж байгаа. Олон улсын жишгийн дагуу дээрээс нь нийслэлийн үйл хөдлөх хөрөнгөөс бүсчилсан татварууд авдаг юм олон улсын жишгүүдийг уялдуулж нэвтрүүлэхээр бол төлөвлөж байна. Улаанбаатар хот өөрсдийн хөрөнгийн бирж цаашлаад банктаа болж томоохон дэд үтцийн төслүүдийг олон санхүүгийн механизмаар ялангуяа газар чөлөөлөлтөй холбогдолтой Солонгосын Сеул хотын хам өрнөөс урагшаа гарсан хам өрн дээгүүр давах 30 жилийн төлөвлөгөө Пак Жонхэ ерөнхийлөгч хөгжүүлээд явж байхдаа одоогийн энэ Ганнам дүүрэг Сонгодоо хот энэ ч олон улсын одоо нисэх буудлын дээр байгуулагдаж байхад энэ газрын асуудлыг бол үнэлгээний нэг картын юу байсан тэр асуудлаараа шийдэжсэн юм туршлагыг бол уншиж ирсэн. Тэгэхээр Улаанбаатар хотоос одоо газар чөлөөлөх гэдэг бол нэн хүндрэлтэй асуудлууд байгаа. Тэгэхээр энэ газар чөлөөлтийн асуудлыг бас цаашид зөвхөн мөнгөөр гүйцэтгэж биш бусад төрлийн санхүүгийн механизм болон одоо үн цаасны хэлбэрээр бол газрын төлөв бусад байдлаар хөрөнгө оруулах байдлаар эсвэл газрын эзэн өөрөө тухайн газар дээр хийсэн хөрөнгө оруулалтын дэд үтцийн насан туршдаа газрын татварыг аваад явах. Тэгээ газрыг бол бүсчилж татваржуулах ийм одоо санхүүгийн механизмыг хэрэгжүүлэхээр бол анхны судалгаа танилцуулгууд бол хувийн хвшлүүдтэй болон хөрөнгөний биржтэй хамтраад бол эхэлж байгааг бас дуулахад таатай байна.